Сайн бацхан уу, Алтай сумын барлаг өгийн нэмж хишгээ байна. Та бүхэндээ ходоодны хорт авдраас сэргийлэх зөвлөмж хүргэж байна. Ходоодны хорт авдар 100 мянган хүн ам тутамд эрэгтэй хүмүүс нь 53.6%, эмэгтэй хүмүүс нь 24.3% эзэлж байна. Ходоодны хорт авдар нь ихээлийнхээ бактериар хөвчлөл нь үүсгэгдэнэ. Үүнд арх тамхи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс удамшлын өвчин байж болно. Дээр нь ходоодны архаг өрөвсөлттэй хүмүүст илбэг тохиолдно. Ходоодны хорт авдраар өвчлөж байгаа хүмүүсийн гол шинж тэмдэг нь хоолны дуршил муудна, жин, эрс багасна, ядарч сулдна. Тэгээд ходоод орчмоор өвдөн, өтгөн харамгтай гарах зэрэг шинж тэмдэг хэлдэг. Ходоодны хорт авдар өвчнөөс үргэлжлэн сэргийлэхийн тулд ихээлийнхээ бактерийн шинжилгээ, дурангийн шинжилгээ, цусны шинжилгээнд хамрагдана. Дурангийн шинжилгээнд 40-с дээш насны хүмүүс жилд нэг удаа хамрагдах ёстой. За, энд та бүхнийг дээрх онцлогоо шинжилгээнд хамрагдаж, ходоодны хорт авдрын өвчнөөс үргэлжлэн сэргийлэхийг уриалж байна.